Дааг одоо хэлж унтаад бэлтгэх одоо яаж сурч чаараад мах гэдэг шүү дээ. Одоо манай даагнуудаас үйл үед одоо дааг үйдэг хүмүүсийн доош. Энэ дээр энэ яаж тайлбарлах вэ? Тийм даагн цагаас надад даагн шүтгэж даагн цагаас нь яг зөв сайн хамгийн гол нь дадууны чинь хамгийн анхны сургалт зөв сургалт да тийм л шүү дээ. Даагн цагаас нь зөв сайн сургаж гэх юм бол даагын анх сургалтаа өөрөөсөө тарны газраас хол болж болохгүй. Тарны газар гэдэг нь үндсэндээ өсвөл одоо километр тийм. За тэгээд ирж очих километр гэх юм бол 500 м яваад 500 м яваад тэгээд зөөлхөн дандаа давхиж цогцоор байх. Энэ хоёр хооронд тэгээд дандаа зам үзүүлээ ингээд сургачих юм бол сайн байх тийм. Тэгээд уг нь ингээд босоод ирэх энэ дээр мартаг амдаа зогсож байгаа. Тэгээд эндээс шахаж ирж ирээд нөгөө үнийг жоох өнгөрөхтэй жоохоо гэсэн юм өгчөөр тэгээд байх юм бол чинь мөр ингээд үзүүл дээр ерний хооронд ороход энэ төвхөнд оксигт ингээд хамгаалдаг шүү гэдэг чинь өөртөө суулгаад өгч чинь. Хакнаас тийм ер нь тэгээд ер нь зон ингээд нэг байгаа суулгаад ингээд тав юунд ороод ирсэн бол хүүхдүүдтэй сайн сурах хэрэгтэй байхгүй. Түүчийн байгааг ингээд батангууд тийм дуулж байгаа хөл дата дараачих өнгөрөөгд энэ дата дараачих өнгөрөөд ингээд уг нь яах юм бол бүх хэрэгтэй. Нөгөө адууч энэ адуу зогсож өгүүлж байдаг. Зөв. Тэр үстэйгээс ингээд тэтгэвчтэй суулгах юм тийм ерөөсөө тийм мөрний гэж тогтохгүй хэрэгтэй шалтгаан байдаг. Ингээд өөхөн танартай байж явахт нь тийчээд бас одоо хадуу суугаад тэгээд одоо гэж тогтохгүй байдаг бас. Тэгээд ах суухаа одоо би сэтгэл натгаа. Бас тэгээд тэр гэдэгтэй харагддаг байх юм бол цавраа жоохон заавч нарийнх гэдэг юм байна. Сайхан гэдэг зүгээр адуулаас болж сайхан хэлээ зүгээр үгүй байчаатай. Тэгээд хэд сайхан давхар өсний хадаа өгрөө нарийнх гэдэг. Үнэндээ тэгээд мороо тавихтаа нөөд цатагийн аваад юу нэг аваад тэгээд наадад гэдэг шүү дээ. Тэр үсгийн хайдаг докторын бизнес болж дараа тийм асуудал үүсдэг шүү дээ. Энэ уяхаасаа тавих гэж өгдөг юм. За тавихтаа зөв тавьж дараагийн одоо дараа нэг ер нь адуу үжил байж байгаа бүх одоо болчихны суллаад дөмжтэй мовтлон гэсэн үг мовтлыг тавьж өгсөн. Тэгж үүс сайхан тавих юм байна. За үүс сайхан тэгээд зөв тавьсан мөр бол дараа нь тийм асуудал гарахгүй. Өөрхөн хийж бараад махан үлдэхтэй ч тийм ямар ч цагтаа дууч. Тийм бол зүүдэн идэхтэй тэгэл өөхч хэлчихдэг байхгүй. Ширүү идэхэд махан хэлчихдэг байхгүй. Тэгэхээр зүүдэн холоос идэв. Миний зүүчин тэр хорын гарна гэдэг байгаа чинь тэр чинь холоос идэж сургал өөхөн тавираа гардаг. Эсвэл сайхан идэж байгаа мөрийг дэлгэсэн хасаад нэг яг юусхлэхээ дотор идээд эсвэл хайчихсан өөхөн тавираа хийчихдэг байхгүй. Тэр махан үлддэг тийм. Тэгээд дараа нь хийчих хэрэгтэй байхгүй. Тэгэлгүйгээр над нөө суурин газар болцох юм яах юм. Өдөр адуу модын явдаг болсон ч гэсэн төлөвлөлт ус юм. Нөгөөдөлөөр хайрлаад унахгүй байж байгаа оруулж хийчих гэх юм уу. Тэгээд тэрнээсээ болоод тарган дээр нь тийшээгээл тэгээд гизүүцэн нарийн сухаж байх. За тэгээд нарийн гизний шах адманахны апод их төлтөө тэр мэтлэгээс болоод нарийнч өгдөг тийм л асуудал гарна. Тэрийг засч явах нь бол одоо үнцэнтэй төрүүлжийн хэлдэг тэр зөв үйлдэлгээ тэгээд гол нь тэгээд үнэний төгсөв татвар халуунтай байх юм бол бас тэгээд адуучин тэгээд бас юу яагаад гэдэг шүү дээ. Нарийнсаа гэдэг тийм хөдөлгөөн. Цагаан муу усгож өгсөн байхгүй. Тэгээд үнэний төгсөв сайн шүү дээ надад өгч явах ямар ч адуу нэнгэл өндө дөрмийн шүү сайн байх шүү дээ. Үнэний зөв хэмжээд яаж өгөө. Үнэний 500 гараа өгтэй. Ерөнхийдөө уугаад идэх сургачих юм бол одоо сайн юм байна шүү дээ. Тийм бол одоо